Зяануудыг номны Book Review 16 дугаараараа Хатанбаатар цогцолчин уншихуун гайхамшиг номыг онцолж байна. За хүн нэг жилд 100 гаруй ном уншсан байж болно. Тэгээд тэр номнуудаас яг өөртөө авах мэдлэгээ бүрэн гүйц тахгүйгээр зүгээрний тухайн үед нэг цаас гүйлгэж уншсан болоод хайцсан байж болно. Эсвэргээрээ нэг хүн одоо нэг жилд ганцхан ном уншичаад яг тэр номноос авах мэдлэгээ бүрэн гүйц аваад одоо цаашдаа өөртөө хэрэгжүүлээд дадал олгоод үр дүн гаргаад явцсан хүн байж болно. Тэгээ энэ хоёр хүний аль нь илүү хөгжих юм бэ гэвэл нөгөө үр дүн гаргацсан хүнд хөгжинө. За тэгэхээр одоо энэ уншихуун гайхамшиг гэж яриад байгаа. Уншихуун одоо зориг, уншихуун утга учир гэж ерөөсөө их уншихын нэр биш юм байна. Зүгээр уншихуун гайхамшиг гэдэг бол ерөөсөө л уншсан зүйлээ өөртөө хэрэгжүүлээд цаашаа үр дүн гаргах юм байна. Тэгэхээр ерөөсөө энэ бол номны одоо гол зорилго ойлгочих болно. За тэгээ юуны түрүүнд одоо номны зохиолчийн тухайд гэвэл Монголын оюун ухааны академийн үүсгэн байгуулагч. За тэгээд энэ унших арга зүй, танин мэдхүй, суралцах чадварын талаар маш олон жил судалгаа хийж байгаа. Тэгээд тууштай ажиллаж байгаа Монголын өөх залуучууд бас өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаа ийм хүн гэж ойлгож болно. Товчхондоо. Яг мэддэг хүмүүс нь бол мэдэх бах тийм үү. За номны агуулга сэдвийн тухайд гэвэл ерөөсөө би нэг 3 хэсэгт ярьчих гэж бодож байна. За эхний хэсэг нь болохоор ном уншихын ач тус. За одоо бид нар чинь мэдээллийн 900 амьдарч байна тийм үү? Одоо шин мэдээлүүд одоо секунд дойлоор хэмжигдэж гарч иж байна. Тэр олон мэдээлэл дундаас бид нар яг өөртөө эрэхтэй мэдээлэл авахын тулд бид нар одоо энэ одоо өнөөдрийн ном дээр гарах хурдан унших чадварын тухай ерөөсөө сурах юм. Одоо дэлхийн технологийн аврал загас гэж яригддаг Microsoft компани одоо үүсгэн байгуулагч. За нэгэн цагт дэлхийн хамгийн одоо баян хүн байсан Bill Gates-с нэгэн сэтгүүлч одоо за та нэг супер ур чадвартай болооч гэвэл ямар ур чадвартай болох вэ гэсэн чинь хурдан унших чадвар гэж хариулсан байт юм. Яг нь бусад хүмүүс бол одоо ингээд супер чадваргүй бол одоо хүснээрээ л хариулах байх. Bill Gates-ийн тэр хариулсан хурдан унших чадвар гэдэг бол ерөөсөө л хамгийн бодит бөгөөд хамгийн үр дүнтэй хамгийн супер чадвар. Ягаад гэвэл хүн хурдан уншснараа одоо ямар зүйлийг ойлгож чадна. Бусдаас илүү хурдан үр дүн гаргана. Хурдан үр дүнтэй ажиллах юм бол хурдан илүү бүтээмжтэй ажиллана. Бүтээмжтэй ажиллах юм бол нөгөө л төр одоо бидний олох орлого ч гэдэг юм уу бусад амжилттай зүйлүүд одоо өөрөө ирэх бах. Тэгэхээр унших чадвар гэдэг бол хамгийн чухал гэж энд гарч байгаа. За тэгээ ном унших юм бас өөр ач тусыг дурдаад байвал дуусахгүй. За тархины хөгжил сайжирна, төсөөлөн бодох, сэтгэн бодох чадвар сайжирна. За тэгээ үгийн баялагын сан аривчин ч гэдэг юм уу одоо ач тусын дурдаад байвал дуусахгүй байх. За эхний хэсэг. Хоёр дахь хэсэгт нь болохоор за хэрхэн хурдан унших юм бэ? За гэхдээ энэ дээр нэг юу байгаа нь одоо бидний одоо зорилго чинь бол юу байгаа гэхээр бид нар хурдан үр дүн гаргах зорилготой тийм үү? Бид нар хурдан уншичаад бид нар тэр уншсан зүйлээ ойлгохгүй бол бид нар үр дүн гарахгүй. Тэгэхээр хурдан унших, ойлгох чадвар гэдэг хоёр зүйл хамт байж иж бидний тэр хүсэж байгаа үр дүн гарна. Тэгэхээр одоо энэ бидний энэ ойлгох чадварын тал дээр бол ердөө хоёрдугаар хэсэгт дурддагдж байгаа. Одоо хүний ойлгох чадварт маш олон зүйл нөлөөлт юм байна л да. За одоо наад захын гэхэд л за насан турш үнийг одоо шинжлэх ухаанаар хэдэн цаг өдөрт унтах хэрэгтэй байсан гэдэг. За нэг 7-оос 8 цаг тийм үү. Тэр 7-оос 8 цагаас их юм уу бага унтчихад л ерөөсөө тэр хүний ойлгох чадварт нөлөөлөд эхэлчихэж байгаа. За нэг бас өөр гэх юм бол анхаарал төвлөр тийм үү. За нэг хүн болгон мэдж байгаа бах. Тэгвэл хүн яг тэр уншиж байгаа зүйлд 100% төвлөрөхгүй бол 90 юм уу 95% төвлөрөхтэй биш болохгүй. Ягаад гэвэл хүн одоо уншиж байхдаа за би хэдэн минут уншчихлаа. За би одоо нэг 5 хуудас уншчаа болидооч гэж бодох үед л нөгөө тэр бидний нүд гүйжсэн тэр текст одоо бид яг тэр хэсгийг буцаад одоо мартчихна. Би юу уншчихлаа гэж буцаад нөгөө текстэн дээр очих юм бол нөгөө л тэр унших хугацаа ч уртсан. За тэгэл нөгөө нэг үр дүн чинь ингээд гарах хугацаа ингээд уртсаад байгаа учраас ойлгох чадварын тал дээр бол энэ хоёрдугаар хэсэгт гарч байгаа. Тэгээ хэрхэн энэ хурдан унших, ойлгох чадвар хоёроо сайжруулах юм бэ гэвэл энэ ном одоо 160 гаруй хуудастай. Тэгээ эхний 100 хуудсанд нь бол зохиолч яг өөрийнхөө өргөх гээд байгаа гол санаа.
За тэгээд энэ хурдан унших гэдэг ерөнхий ойлголтод өгчөж байгаа. Тэгээд сүүлийн 60 хуудсанд нь одоо яг энэ хурдан уншиж ойлгох чадвараа нэмэгдүүлэхийн тулд ямар дасгалууд хийж болох юм бэ гэдэг 20 гаруй одоо дасгал практик ажлууд байгаа. За тэгээд тэн дээр нь өөрийнхөө тайлбарыг, зөвлөгөөнүүдийг за тэгээд бас өөр тэр 20 дасгалаас одоо гадна ямар практикийг одоо өөртөө шууд хэрэгжүүлж болох юм бэ гэдэг талаар гарч байгаа. Тэгээд та бас практик чадваруудыг өөртөө хэрэгжүүлээд уншвал зүгээр ах гэж бодож байна. За 2 дугаар хэсэг. 3 дугаар хэсэгт нь болохоор ерөөсөө үр дүн гаргах. Нөгөө бидний хүсэж байгаа үр дүн гэж яриад байгаа тийм үү. За хүн үр дүнтэй уншина гэдгийг за жишээ нь ингээ хүн ингээ 30 минут одоо өдөрт уншаар төлөвлөчлөө, ном уншаар төлөвлөчлөө. Бид нар 30 минутыг маш хурднаар хэдэн ч уншчихсан болно. Бид нар 30 минутанд за одоо юу гэдгийг 30 хуудас уншчаа тэрийг үр дүнтэй уншлах гэвэл бол их ташаа ойлголт, их буруу ойлголт. Яг хүү үр дүнтэй унших юм бэ гэхээр за 30 минут ингэж гоё тийм үү. Эхний 5 минутанд өмнө уншсан эсвэл өчтөр уншсан зүйлээ бацдах юм тийм үү. Бацдахдаа за өөрөөсөө жижиг асуулт асуудаг ч юм уу те. За энэ дээр чи яалаа? Энэ дээр чи би юу гэж ойлголоо гэд ингээд 5 минутын турш өөртөө асуулт тавиад асуулт хариулт маягаар өөртөө ерөөсөө ярих юм байна. За энэ бол хамгийн үр дүнтэй ревю гэсэн үг. За 20 минутанд нь яг өнөөдрийн унших зүйлээ яг бүр тэ яг суугаад машиндаад дуусгах юм байна. Тэгэд үлдсэн 5 минутанд болохоор за би өчтөр юу уншлаа? За өнөөдөр юу уншлаа? Энэ хоёрын ялгаа юу байна? Би өнөөдөр бас юу нэмж сурваа. За тэгээд энийгээ бас нэг ревю маягаар өөртөө асуулт хариулт маягаар ерөөсө хариулаад яачих юм байна. Тэгээд эсвэл өөртөө яриад өгсөн ч болно. За энэ дээр бас яг ямар тийм ревю хийх зөв арга тактикуд байдгийг гэдгийг бол номны зохиолч ном дээр дурдсан. За тэгээ бас тэгж үр дүнтэй уншихын, үр дүнтэй ревю хийхин нэг одоо арга нь бол бас одоо миний энэ яриад байгаа тий ном уншичаад одоо ингээд бас өөртөө ойлгосноо ингээд book review маягаар хийж байгаа нь бол нэг үр дүнтэй арга юм а гэж бол гарч илээ. За тэг тэрийг ч гэсэн үр дүн гаргах гад тэг хичээж байна. За ингээ 3 дугаар хэсэг ингээд номны гол ахуйн сэдвийн тухайд бол ингээ болчихж байгаа. За номны давуу тал болон сул тал гэж ярих хэрэгтэй баг. За давуу талыг гэх юм бол мэдээж одоо монгол хүн бичсэн. За монгол сэтгэхүйтэй ойрхон. За тэгээд мэргэжлийн үг хэллэг ашиглагдсан ч гэсэн тэрийг маш товч тодорхой тайлбарсан зохиолчийн хувьд бол за тэгээд үг сонголтын хувьд бол оновчтой, хялбар, шууд хэрэглэх практик дасгалууд бол ихтэй. За давуу талын хувьд бол ерөөсөө гих мэт одоо ингээ бусад зүйлүүд маш олон давуу талтай. За сул талын хувьд гэх юм бол нэгт судалгаагаар батлагдсан гэж яриад байгаа. Одоо номон дээр гарч байгаа судалгаагаар тэгж батлагдаа, ингэж батлагдлаа гэчээд за ерөнхийдөө ганц хоёр хэсэг дээр нь бол юм их сурвалж бол байгаагүй. Хоёр дахь сул тал гэх юм уу эсвэл нэг юм жоохон маргаантай тал байсан. Одоо энэ номыг ингээд нэрэн дээр нь 1 минутанд 1000 үг унших нууцыг тайлна гэд хэлсэн байгаа. Гэхдээ яг энэ номыг уншихад бол хүн болгон 1000 үг 1 минутанд унших албагүй. Энэ бол ерөөсөө бүр тэр чигээр ингээд суралцсан шинжлэх ухаан байгаа байхгүй. Энэ номыг уншаад үзэх юм бол зөвхөн унших тал дээр биш. Хэрхэн уншиж тэрийг үр дүн гаргах вэ гэдэг тал дээр гол санаа нь яваад байгаа юм болов гэж миний харсан. Тэгэхээр энэ номоо баг одоо суралцсан гайхамшиг гэдэг юм уу нэрсэн бол илүү зүгээр юм болов гэж бодсон. Гэхдээ одоо бас тийм бацтай үнэлэх үү гэдэг жил бол миний хувьд бол буруу байх. За тэгээд давуу тал болсон сул талын хувьд ингэ болчихж байгаа. За тэгээд номыг бол ерөөсөө бүхий л ямар төрлийн аж хөдөлмөр эрхэлдэг хүн бай, ямар төрлийн чиглэлээр сурдаг хүн бай, ямар насны хүмүүс бай сурах одоо унших боломжтой. Ягаад гэвэл өмнө хэлсэнчлэн энэ одоо хурдан унших чадвар, ойлгох чадвар гэдэг чинь одоо ямар ч хүний өөртөө хийж байгаа хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт. Ягаад гэвэл бас одоо бичлэгний ихэнд хэлсэн хүн одоо аливаа зүйлийг хурдан уншаад өндөр одоо ойлгоцоор ойлгочих юм бол цаашаа илүү хурдан үр дүн гаргаад илүү бүтээмжтэй ажиллаад тэгээд ингээд цаашаа явах юм байна. За тэгээд эцэст нь юу нэг номоо дүгнээд хэлэхэд за ерөөхдөө сая бараг дүгнжлээ дээ. Тэ? Ер нь бол дүгнэлтэн дээр энэ номны гол зорилго бол ерөөсөө л цаашаа үр дүн гаргах. Тэгээд үр дүн гаргахын тулд бид нар илүү ойлгоцтой, илүү хурдан унших
чадвар суух хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө ингээ болчихжоо. Тэгээд энэ удаагийн номны book review 16 дугаараараа Хатанбаатар зохиолчийн Уншихуун гайхамшиг гэх номыг онцлоо. За тэгээд эх удаагийн дугаараараа уулзцгаая.